Өдрийн мэнд тавтаа морил 7 хоног бичлэг хийхгүй гэж бодож явж байгаад гинт за хэлсэн чи яг өнөөдөр чи 2 дахь өдөр 11 цаг болж байна. Гэтэ нэг их зүйл болж өнгөрөөгүй. Би чи ажилдаа бүтэнсэ өдрийн орой 8-9 цагийн үед гарсан. 3 цаг яваад ачаага маргааш өглөө нь буулгаад дахиад тэндээсээ нэг 3 цаг орчим яваад би доор ингээд дандаа майлууд нь биччихнэ за. Тэгэнгუутаа 3 цаг орчим яваад энэ ачаага аваад 570 орчим майл яваад яг одоо ачаага буулгах гэж зогсож байна. Их өдрийн өглөө буулгасан ачаа маань $1250. Энэ ачаа маань $1700 үнэлгээтэй байгаа. Тэгээ одоо эндээсээ ахаад нэг 2 цаг 3 цаг орчим яваад нөгөө Norfolk, Nebraska-гаас ахаад ачаа аваад явна. Буцаад Wisconsin руу явна. Тэр $1000 ачаа юм билээ. Наа урагшаа хөдөл гинэ. Тэгээ одоо энд ингээд зогссон. Имаа буулгах гэж бэлдсэн байгаа байхгүй гэсэн чинь урагшлаад яг энэ хэсэг рүү урагшлаад зогсох гинэ. За ингэсэгээд яг одоо нөгөө жин дээр нэлээд зогсчлаа харж байна. $77,000 гинэ. Ерөнхийдөө энийг үзэхдээ ингээд 2 дуу очдог байхгүй 77 гэхээр за нэг 33-4 тонн гэхэлүү те 33-4 тонн те тийш те $80,000 чинь 40 тонн гэдэг үстэй. Тийм нэг тиймэрхүү л ер нь тооцоолоо бодчихдээ. Гэтэ ер нь нэг ядаргаатай штэ ингээд одоо майл, километр би энэ yard mart гэдэг үнэлгээг биш одоо нэг хэмжээсийн нэрсээ ойлгохгүй сайн мэддэг. За тэр яг хөө тэгээд ер нь яагаад бичлэг энэ 7 хоногт хийхгүй гэж бодож ирсэн бэхээр ер нь жоохон тархитлахгүйгээ жоохон амраа гэж бодож ирсэн. За ер нь яг надад бол жоохон амралт хэрэгтэй байгаагаа би өөрөө мэдээд байгаа байхгүй. Ер нь жоохон ачаалттай л байгаа л да. Ажлаа байнгын хажуугаар нь бичлэг хийн ингээл видео эдит янзлан тэгэл нөгөө сошиалаар ирж байгаа хүмүүсийн хандлага яадаг гэдэг гэлтэй. Ер нь надад жоохон амралт хэрэгтэй байгааг ойлгож байгаа мэдж байгаа. Тэгээд энэ 7 хоног ингээд амарчи болчи ер нь яг хүн ингээд заримдаа залхдаг штэ. Заавал энийг хийгээл ингээд өөртөө ачаал удаал нэмэл лайтен боли гэж бодоод энэ 7 хоног хийхгүй maybe дараа 7 хоног хийхгүй байж байгаа. Тэгээ буцаад ирэхдээ жоохон ирс хүчтэй орж ирья тэгэхгүй тгий гэж бодож исэн боловч ажилтаагаараа явж байхдаа за одоо би хиндээч гомрохоод байгаа хиндээч төндрөхөд байгаа зүгээр хийдэг юм хийгээл угаасаа ингээд дадал зуршил уршилсан баг тийм учраас энийг хийгээд явъя буцаагаа хийгээд өргөжлүүлье гэж бодсон. За тэгээд өнгөрсөн 7 хоногийн бичлэг дээр маань хэдэн хүмүүс комент бичсэн байна. Одоо тэгээд яг зарим завтай боломжтой үедээ хүмүүсийн бичсэн комментэд заахан хариулаад явбал бас сонирхолтой юм болоо гэж бодож байна. За тэгээд би комментийг бас энэгээр гаргачна. За энэ хүний коммент нэрэ машин доторхоо болон явж буй замын байдал хот орчин тойрноо оруулахгүй бол ачаа ачиж буулгахаас өөр зүйл үзүүлэхгүй бараг өөдөж байна шүү гэнэ. 8 лайктай коммент энэ. Энэ хүмүүс жоохон өөдөд байгаа бол тэгээд Light Star 2012 гэдэг хүний бичсэн коммент энэ. Аргагүй одоо 2 жил гаруй яг иймэрхүү чиглэлээр явчихж байгаа юм чи би өөрөө ч бараг үдэж шүү дээ. Гэтэ одоо яа их хүн миний байнгын хийдэг ажил энэ. Одоо тэгээд би чи ихэнх цагаа машин бариад зам дээр явж байгаа гой сайхан газраар одоо явахгүй байна те. Тэгээд одоо миний хийж байгаа юм маань л энэ учраас одоо үзүүлэх сонирхолтой зүйл нь л энэ байна. Одоо тэгээд яа их хөө те. Хамгийн гол нь миний энэ хийгээд байгаа зорилго чинь болохоор за энэ тракны ажил гэж ямар ажил байдیں۔ Хэдэн төгрөг олдیں۔ Ямар хүндрэлүүд тулгардیں۔ Тэр болгоноо нуухгүйгээр хэлхэл одоо миний зорилго байгаа шүү дээ. Одоо цаашдаа наашаага ирж энэ Америкт ажиллаж амьдрах сонирхолтой хүмүүс байгаа бол эндээс юм сураад мэдээд авчаасаа гэсэн үгнээс л хэлж байгаа тийм. Тэгээд яг хөө зарим хүмүүс бол энэ мөнгө төгрөгөө оруулдаг барьдаг дээр жоохон дургуул үүдээ юм билээ. Тэгтээ одоо тэгээд тэгэл үзтэй. За дараагийн коммент золоо ах 1809 гэдэг хүний коммент нь USA-д хурдны замын дүрм ямар байдаг вэ? Жишээ нь тарак 1-р игнэгээр явж юм уу гэж байгаа юм те. 100 милээс дээш явах ёстой ч юм уу гинэ. Тэг би яг энэ талаар бичлэг хийсэн шүү дээ. Тарак бол хурдны зам дээр бол 2 игнэтэй зам байх юм бол ер нь тарак гэлтгүй бүх машин 1-р игнэгээр явна.
гүйц төрүүлэх бол 2 дугаарыг илүү хурдтай явмаар бол 2 дугаарыг нэгээр явна. За 3 урсгалтай игнэтэй болох юм бол баруун талын 2-ыг нэгээр тарах явна. 3 дахь нэгээр орчлохгүй. 4 урсгалтай авах юм бол баруун талын 2-оор орж болно. Зүүн талын 2-оор орчлохгүй. Ерөөсөө энгийн тий. 100 майлаас дээш явах хэрэгтэй ч юм уу гэн. За энэ дээр болохоор ер нь Америкийн ихэнх хурдны замууд дээд тал нь 70 милийн хурдтай явах хэрэгтэй байдیں۔ За баруун тал руугаа орох юм бол 75 болчдөг, 80 болчдөг газрууд байдаг. Гэхдээ ер нь дийлэнх нь бол нэг 65-аас 70 орчим байгаа. Хамгийн хурдны зам дээр удаан явах хурд нь болохоор 45 милийн хурдтай. Тэгээ энэс энэний хооронд л явна гэсэн. Гэхдээ ер нь удаан явах юм бол хүмүүсийн хараад идэх дуусна. Хойноос сигналтай бариад гэрэл мэтлэр анивчуулал тий. Тэгэл энэс 45-аас нэг 65-70-ийн хооронд л явна гэсэн. Тэгээ тэрнээс удаан явчих юм бол бас хурдны зам дээр аюултай нөхцөл байдал үүсгэсэн гэдээ бас торгуулмаг тохиолдол байдаг. За дараагийн комент. Тэмүүлэн болорт байя гэн. Халзан бараг зөхиод байгаа юм биш үү? Олон цагаар явахаар нурууны суултнаас яаж сэргийлж байна вэ гэн. Халзан зөгч гэнэ үү те? Зөхиод байна гэсэн чинь малгайгаа авчихсан. За нурууны суултнаас яаж хамгаалах байна вэ гэвэл шүү дээ. Энгийн бүс байдаг байхгүй надаа. Хаасаагүй зардсан юм чи. Энд гэхдээ юуны бүс биш юм шиг байгаамаа. Одоо нэг фитнесийн бүсүүд байдаг шүү дээ. Тийм бүсүүд биш юм шиг байгаа. Энэ нэг юм за мэдхгүй. Нэг юм эмчилгээний бүс юм болов гэж бодчих. За энэ ямар давуу талтай вэ гэхээр энэгээрээ ингээд нэг тойруулж ирээд гидснийхаа тэрүүгээр одоо тойруулж ирээд ингээд наалттай. Яг нурууны хэсэг дээр ийм хатуулгатай байхгүй юу? Энэ одоо зүгээр энэ хэсгийг бодвол илүү хатуу гэсэн. Гэхдээ бүр тийм хатуу биш. Тийм илүү хатуу болцохоор чи нөгөө нухаад бүр айгүй хэцүү шүү дээ. Тэгэхээр энэ бол ер нь баг зэргийн хатуулгатай нуруугаа яг тэгшин байлгаад дэмжиж өгч байна л гэсэн. Тэгэхгүй бол бид нар чинь өдрийн айгүй олон цагаар сууж явж байгаа шүү дээ. Тэгээд жоохон жажиж мажиж юм бол амар амхан чилж мэлж өгддөг. Тэгэхээр трийг нь дэмжихэд бол нуруугаа тэгшин байлгах тэгээд жоохон дэмжиж өгөхийн тулд юм бүс сэргэлдэг байгаа шүү. Ер нь энэ айгүй зүгээр шүү. За дараагийнх нь булгаадаа таамаг гэнэ. За хийсэн ажлыг нь тултал сайхан үнэлдэг бол манай Монгол залуус ажилсаг шүү гэн. Тимээд тийм тэгээд хүн хүнээсээ л болно. Ажилсагч хүн байна, залхууч хүн байна те. Тэгээд заавал нэг монголчууд ажилсаг шүү гэл нэг хар ажил сайн болохоор мундаг шүү гэж бодоод байдаг. Одоо жоохон болмоор байгаа маа те. Одоо Солонгост очихоор манай монголчууд амар штэ бүх ажлыг хийдэг штэ. Яг үндэ хар ажлыг хийгээд идэг штэ. Америкч ядгаагүй. Тэгэхээр тэрийг амар мундаг гэж хүлээж аваад бол жоохон дэмэл юм шиг байгаа. Илүү нийгэмдэр өрсөлдөх хэмжээний мэдлэг чадвартай болчоод одоо яг тийм мундаг залуучууд байна л та. Гэхдээ дийлэнх нь тийм биш шүү дээ тий. Тэгэхээр үнэхээр үнэлэгдэж чадаад шүтэн биширдэж бүр чадчихвэл тий. Тэгэх юм бол Монгол залуучууд үнэхээр мундаг шүү гэж би өмөрч одоо зөвтгөж багтаж ярьж болох юм шиг надад санагдаад байдаг байхгүй. Түүнээс ингээд нэг юу ч болоогүй гэж бид нар мундаг гэдэг ингээ хамраас өчтдөг шүү дээ. Ер нь манай монголчууд ер нь тийм шүү дээ тий. Би мундаг байхад чинь эдгээр стомоос халтрууд гэдэг нэг бусад гадаадуудыг яг адилхан юм байж ч тий. Тэгэхээр нэг жоохон тиймэрхүү санагдаад идэв. Би жоохон сөрөг байж магадгүй. Гэхдээ та бүхэн миний хэлэх гээд байгааг ойлгож байгаа бох тий. За тэгээд иймэрхүү комментууд энэ удаагийн имжлэг дээр одоогийн байдлаар ирсэн байна. За тэгээд та бүхэн сүүлийн үед YouTube сувг маань бас subscribe нөхцөөд үзэлт нь ихсээд их сайхан урамтай байна. Цаашдаа ч гэсэн та бүгд одоо найз нөхдөдөө түгээгээрээ subscribe хийгээгүй үзэж байгаа бол subscribe хийгээрэй. Тэгээд тэр чинь айгүй гоо урам зориг болоод би бичлэгээ цаашаа үргэлжлүүлээ те. Илүү адлаад өгнө гэдэг байна шүү дээ. Удахгүй тэгээ би бас гоё юм гаган тэр сюрприз удахгүй дэлгэнэ. За яа да. Өчтөр орой цасаар шуураад нүл давсалцсан энэ цонх. Айгу хүтэн байна. Очиж байгаа дөндөө давхарлж юмсэй даа.
Намайг эхлээд жин дээрээ зогсоож ирсэн аа. Урагшаа тийшээгээ татаа зогсож. Чиний нэр чинь байхгүй нэгэд. Өмнө ерөөс ингэж байгаагүй. Тэгээ урагш нь татаа зогсчод гайхаад буцаад орсон чинь. Овг нэр чинь хэм бэ? Таракны дугаар чинь хэд вэ? Оо хүндээс цагаан утаас авсаад. Цагаан утаас авсаар чи нөгөө минийх чи нөгөө өмнөх тарак маань дэфэс алгуулсан байсан чи цагаан утаас авсаад тийм л шүү дээ. Тэгээ буцаад ороод овг нэрээ хэлээ таракны дугаараа хэлсэн чинь за яв болчлоо гэдэг. Тэгээ тэнд байдаг хаалга 10 юм 11 руу ухах гинэ. Тэст яг өмд өмсөж гинэ. Давхар зузаан өмд өмсөж. Би ч одоо даун өмдтэй. Өчигдөр гэрээс агаад аягүй сайхан байсан. Түрүү шийдэл ашигч маань шингэн маань хөлдсөн байх шиг гэсэн. Одоо гайгүй гисцсэн байх та. Явж хахад ажиллахгүйсэн. Орж ирээд ашиг хаалгаа хаач тийм ээ. Уг нь бол энэ хаалгаа хаахгүй байсан шүү дээ. Гадаа аягүй хөтөн байгаа болохоор хаачлаа. За тэгээ эрэхтэй гэсэн 4 модын гаргаж ирээд тавьчлаа. Өмдөө солид өмссөн. Энд ч нөгөө би Costco-гоос 2 жилийн өмнө авч ирсэн байхгүй. Тэгээ энэ өмдний давуу тал нь болохоор дотроо юм зузаан материалтай байхгүй. Тэгэхээр өвөл айгу дулаахан. Тэгээ энгийн үед бол би машин дээр орж байгаа тал. Дотор ч гэсэн хүүтэн биш. Тэгээ энгийн үед бол минийх юм дотортой зузаан амд байхгүй. Тэгээд зүгээр бусад өнгөрсөн жилийн тэрний өмнөх жилийн өвлүүдэд би ингээд дан өмдтэйгээ өвлчихчихсэн байхгүй. Гайгүй байсан ерөнхийдөө. Тэгсэн чинь өнөөдөр бол яалч хөтөн байна. Дотор ахаадаг дотор өмд өмсөд тэгээ гадуурны өмдийг өмсчихэж ирнэ гайгүй дулаацчих шүү дээ. Таарахгүй шүү дээ. Доотлын хөл рүүгээ бол гайгүй байна. Хөл даарах юм бол надад хасах 40 градустай өмсдөг готл байгаа. Тэгээ дээрэс нь хүсвэл нөгөө урталтаа төмөртэй готл гэдэг чинь хамгаалттай. Тийм готл байгаа. Тэрийг өмсөж болох юм билээ. За тэгээд ачаагаа авчиад гянс явахгүй болохгүй. Сая цаг агаар шалгасан чинь одоо орой 6-7 цагаас эхлээд эндээс эхлээд одоо би энэ ачааг аваад зүүн рүүгээ явж байгаа байхгүй. Баруунаас эхлээд цасан шуурга ирж байна. Тэгэхээр маш хурдан ачаагаа авчиад замаа хорохгүй болвол ер нь орой шөнө 8-9-өөс хоошоо цасан шуурганд явах шинжтэй биш үү. Гэлцэхгүй бол цасаар явах юм бол тэгээд ер нь зам өгөөтөл тэгээд ер нь бараг зогсоосоор аргагүй болно. Тэгэхээр маргааш ачаа хөргөж их цаг нь худлаа болчихно гэсэн үг. Тэгэхээр гэлцэлнэ. Түрүү явж байхдаа бүр нойр хүрээд бүр айгүй нойрмөглөөд би уг нь хаяа нэг өдрийн унтлах хийчихэд байдаг байхгүй, нэг цаг орчим унтчаад байдیں۔ Тэгээд өнөөдөр бол амжихгүй нэ. Гээс яахгүй. Тэгээд за би ер нь баг энержи дринк ууж үзээгүй. Яалтч өнөөдрийг ууж байна. Сүйдээд бас айгүй кофе уугаад байна. Тэгэхээр кофего болсон энержи дринк бүр муу юм уугаад байдаг тий. За ганц удаа ууж байгаа юм. Ахиж уухгүй тий. За тийм байна. Ямар ч хэлсэн ачаагаа аваад энэ шиг хөдлөөд замаа хорой. Тэгж жагаад хоол хийж идэх үү яхаагаа шийднэ. Одоо бол би хоол хийж идэж амжихгүй. Энд чи айгүй хурдаачдаг газар. Тэгэл ачаал шууд страпа шийдэл хаагаал явахгүй бол 2 страп татчаад тэгээд нөгөө жингээ үздэг руу яв гинэ. Энэ дотор үлдсэн страпа татаж болохгүй юм байна.
Нэлээд дундартал нь явцсан чинь 222 галлон орж шүү. Жирийн ордгоосоо баг 20 галлоноор илүү орж шүү дээ. За амжилттай яваад шүү. Цаснасаа зүхтаагаал яваад байна. Цасыг араас л яваад байна. Тэгсэн чинь энэ цас чинь бүр амар юм байна уу? Амар шуурга ирж байгаа юм байна. Өнөөдөр маргааш нөгөөдөр 3 өдөр дараалж орохоор тэгээд Чикагод одоо миний амьдардаг газар маргааш хүүхдийн сургууль хааж ийн. Хитрхийх хурдан тусан цас орно гэд. Бүр тийм амар цас орох юм байна. Ер нь манай энэ Чикагог орч бас нэг цас орвол амар ордог хөхгүй. Нилээн олон нэг энэ чинь зузаантай цас орох нь дээ. За үедээ одоо нэг 4 цаг явчихвал болох гэдэг. Нэлээ эвгүй газар л орж ин доо. Урдаа зай багтай хойноо 2 трактыг дундуур нэлээ олон удаа бууж чадна да. Энэ Монгол тараг гэж магадгүй юм байна. Монгол компани. Олон улсын нэршлэр чи MNG гэдэг үстэй Монголыг те. Энэ гэхдээ бас биш ч гэж магадгүй энэ ямар логистик үл нэг team компани ус байдаг гэсэн. За тэгээд өглөө нь босоод нэг үргэлжлүүлээд цаг орчим явсан. Тэгсэн чинь зам бас л эвгүй ууз. Яг энэ камераар бичээд бичлэгээр үзэхэд бол нэг сайн мэддэхгүй байгаа боловч яг бодит байдал дээр энэ уурдах зам харагдахгүй, халиргаа уулгаатай, ер нь цонхон дээр ч гэсэн нөгөө мөс тогтоод айгуу жоохон хүндрэлтэй, явхад хүндрэлтэй байсан. Гэхдээ давуу тал нь бол өдөр гээтэй тэгээ ойрхон явах байсан. Нилээ их цаас унах шинжтэй байна да. Зам харагддаг. Хурдны зам дээр бол ч арай гайгүй л байна л та. Гэхдээ иймэрхүү зам руу ороод ирэхээр яг зам нь хаана байгаа, шороо нь хаана байгаа сайн мэддэхгүй байна. Шороо руу нэг орчхол юм бол тэгэл шууд гацсан шүү дээ. Ялангуяа энэ хойтлын энэ 8 дугуй орох юм бол 8 дугууны нэг аксл орох юм бол тэгэл шууд хийргээд гацсан да. Гэтэ энэ бол гайгүй юм шиг байна. Би энэ 10 дугаар хаалга руу орно гинэ. Шууд хамраараа орох юм байна. Тэгэхээр цаагуур нэлээд алсуур тойрж байгаад шууд ишиг орж ирэх юм. Энэ газар нь болохоор жоох юм өгсөр байгаа байхгүй. За ингүүл харагдахаар байна те. Жоох энэгээр юм өгсөр байгааз. Тэгэхээр ер нь ишиг гайгүй бүгдээр юу байгаа гэсэн үг. Цемент байгаа гэсэн үг. Энэ шар шонгоос цаашаага юу байгаа? Шороо байгаа. Одоохондоо бол мэдэгдчихлээ. Нүгээр яга цемент байгаа гэхэд тэн чинь 2 хаалга байгааз. Тэгэхээр энэгээр битүү цемент л байх хэвээр. За ачаагаа чахан ингээ буулгачлаа. Тэгсэн чинь уртлын маань гэрэлж очиж. За энийг бол би ажиллахгүй байгааг мэдчихэж байгаа. Дотор хувцсан тасарсан байгаа. Энэ маань өчигдөр ажиллаж байсан ажил болчих. Өглөө шалгаагүй явцсан юм л та. Босоо шууд хөдлөө явцсан. Энд дэвтхэн гэж. Энэний чинь одоо юу байгаа байлгүй, запас нь байгаа байлгүй юу гэлээ. Маста вам байна. Одоо тасч байна аа. Ян хана маста. За энэ гэрлийнч надад запас нь байхгүй л надад зүгээр энгийн гэрлийнх байгаа. За тэгээд миний санаж байгаагаар иймэрхүү нөгөө нэг LED гэдэг гэрэл гэдэг үү те. Иймэрхүү гэрлүүд чинь нэг шатах гээд анивчаад ирэхээр тэгээд шатах дохио болоод болж байгаа гэсэн тэгээд шатчдаг санагдаад байна. За одоо сая би нөгөө утас нуцыг хөдөлгөөд нэлээ үзлээ л дээ. Ер нь бол одоо энд байгаа нэг шар юм. Нөгөө талд байгаа шар юм хоёулаа зэрэг асах хэрэгтэй юм байна. Тэгжиж тод гээд гарах хэрэгтэй юм. Одоо бол нэг нь асаад
Нөгөөх нь асчамтарч анивчаад байгаа юм байна. Тэгээд энэ угаараа ингэж салгад юм байна. Энэгээр тэгээд трак стоп дээр очиж зогсож байгаад ийм байна уу юу үзье. Шилсэн арчиж чаддаг. Буур цэвэрлэхээс нааш болтгоодаа. За ямар ч ус орж ирээ зогсчлоо. Эн чинь болохоор локал ачаа 45 майл яваад $500 гэсэн. Маргааш өглөө 9 цагт буулгана. За одоо тэгтээ энийг ачих болоог байгаа юм байна. 2 дугаар ээлж чинь солигдчихэж тэд нар 4 цагаас ирнэ. Одоо 3:10 болж байна. Тэгээ 2 дугаар ээлж чинь очиж эхэлнэ гэдэг чинь. Яг юу очих юм мэдэхгүй байна. Тэгээ маргааш өглөө 9 цагт буулгаад тэгээ тэндээсээ гэрлүүгээ харнаа л гэж бодож байна. Буцаад баруун тишээгээ явъя гэхээр одоо ингээд тэр баруун талын Небраска, Айва мужууд, Чикагогоор, Иллиной мужаар юу явах юм бэлээ. Бүтэн цаа хүртэл. Өнөөдөр чинь 3 дахь өдөр шүү дээ. Тэгээд 4 дахь 5 дахь хагасаа бүтэн цаа 3-4 өдөр дараад л цас орох юм бэлээ. Тэгээд тэгж их цас орж байгаа болвол угаасаа баруун талын мужууд замаа хаачдаг хөхгүй. Тэгэхээр тийшээ яваад димий. Тэгээд чи маргааш нөгөөдрөөс эхлээд айгу хүүдрэх юм бэлээ. Тэгээд тэр өдрүүд нь гарахгүй гэртээ өнжөө гэж бодож байна. Дагуур 0 ус. Home sweet home гэртээ ирлээ. Оо манай их нар сасаа арилгаж байна. Ажилсаг хөөх шүү нэр. Өглөөний мэнд за ачаага буулгах гээд явах гэж байна. Яарднаас 45 минут гэж 8:16 гэж очихоор би одоо ачаан дээр. Өчигдөр шөнө нэлээд цас орсон. Одоо энэ цасын цэвэрлж байна. Тэгээд энэ ачаага буулгаж ирчээд буцаад яардан дээр ирээд тэг гэрлүүгээ харин да. Миний цонх ямар аав. За strap out бэлтцээ. Одоо энэ тракийг урагшлангууд дагаж урагшилж энэний байранд зогсоод тэгээд ачаага буулгачих юм байна. Тэнд ганц амар том forklift яваад энэ тэргээр л буулгах юм байна л да. За тэгээ энийгээ буулгачаад гэрлүүгээ хахад цаг байна. Тэгээ шууд гэрлүүг байна гэдээс чинь нэр юу юм бэ штэ. Урт талд нөгөө 2 гэрэл шатцсан байгаа. Тэрийг авах юм байна. Хойтлын нөгөө чиргүүлийн мод нь цөмрөөд орцсон байгаа штэ. Тэрийг очиж дэлгүүрээс авъя. Завтаагаа дээр. За дуслаа. За жижиг машинд ороод ирлээ. 2 гэрлээ авчлаа. Энэ жижиг нь болохоор нөгөө доотлын ажиллахгүй байсан гэрэл. Би ажиллаж байгааг нь авчлаа. Тэгэхгүй бол нөгөө талынх нь бүр юу атсан юм бэлээ. Тасраад унтсан юм бэлээ нөгөөрөө. Ажиллаж байгааг нь аваад энийг үзүүлээд авъя. За нөгөөх нь болохоор их гэрэл. Тэгээ энэ бүрийн чинь ийм хөдөлгөөнтэй болцсон юм байна.
Тэгээд дээрэс нь энэ наагур нь байдаг юм нэг эрзэн жирэг төмөр эрзэн байхгүй болцсон юм байна. Ийм жирэг байх хэрэгтэй байхгүй. Тэгээд оруулаад эргүүлээд тогтоох хэрэгтэй. Энэ ийм иргэдэг юм байхгүй болцсон байна. Одоо очиж тэр юмнууд авъя. Очихоос өмнө нөгөө дэлгүүрлүгөө ярьлаа. За энэ headlight нь бол байна гинэ. Гэхдээ би одоо ингэж байгаа байхгүй нөгөө чиргүүлийнхаа модыг болохоор өөр дэлгүүрээс авна. Тэр дэлгүүрээс энэ гэрэл байна асуусан чинь гэрэл зардаггүй зөвхөн чиргүүлийн парт зардаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хамгийн яралтай юм чи энийгээ төрүүлж авах хэрэгтэй. За тэгээд нөгөө нэг доотлын нөгөө fog light-ных байгаа шүү дээ нөгөө манангийн гэрлэх энийх би одоо нөгөө нэг авахтааг нь ингэдэг байхгүй юу? Өөрийнхөө машиныхаа одоо нөгөө VIN number-ыг үзүүлээд хэлээд тэгээд шалгуулдаг байхгүй. Тэгээ шалгуулсан чинь минийх өөр дээр болвол fog light байдаггүй. Тэгээд дараа нь сүүлд нь энэ гэрлийг нэмж хийсэн байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэднийд бол яг нөгөө миний машин дээр бүртгэлтэй ийм ордог яг юу нь бол байхгүй байна. Гэхдээ энэ гэрлээ аваа дээр юм таарах нь үгүй юу шалгаад үзье гэдэг чинь. Тэгээд өөр дэлгүүр рүү явж байгаа учраас энэ удаад би нөгөө чиргүүлийнхаа урт модыг бол авахгүй байна. За өдрийн мэнд нөгөө гэрлүүдээ ямар ч үсэн авсан. Энэ болохоор нөгөө их гэрэл واخгүй. Тэгээд их гэрлийн оролт нь бол зүг байгаа тань. Энэ хоёр бол таарад байгаа واخгүй. Тэгэхээр энэ бол болох юм байна. Энэ нөгөө нэг fog light манангийн гэрэл нь болохоор биш болчиход өөр болчиход байна. Энэ бас тийм түгээмэл биш байт юм байна. Хэд хэдэн дэлгүүрлээ уцтаж асуулаа. Очиж үзээд байхгүй байгаа. Тэгээд энэ бол болно байгаа гэд аваад авсныхаа дараа хурж ирээд утсан чинь задлаад утсан чинь биш байна. Энэ болохоор ийм хол зайтай. Энийх нь болохоор ийм нарийнхан байгаа байхгүй. Энэ нь бол таарад байгаа. Ямар ч байсан их гэрлээ хийчих. Тэгээд доотлын fog light нь ажиллахгүй л явж хахаас одоо маргаш ажилтаа гарна шүү дээ. Энэ хоёр гэрэл нийтдээ $176 болсон байна. За нөгөөх цас ч орж ин доо. Ийм их цаснаар зам дээр яваагүй гэртээ байгаа наз юм да. За ингээд бичлэгэд дуусгах юм. Бичлэгтэй хамт байсан хүмүүстээ баярлалаа. Лайк дараарай, subscribe хийгээрэй. Share хийгээрэй. Дараа 7 хоногийн бичлэгээрээ эргээд уулзъя. Дараа 7 хоногч эвгүй 7 хоног болох юм да. Хүүтэн цастай